Өглөөний хүрээлтээ авъя. Маргааш өглөө Монгол руу явах болохоор өнөөдөр нэг чимдам саваа бэлдээд ганц нэг бэлгэний юмнууд аваад тэгээд тариндаа би нэг ах нартаа өгөхэд архинууд авсан. Угаасаа цагаан сараар очиж золгохдоо өгье гэж бодоод гэхдээ яг нөө хилээр гарахад зөвшөөрөлтөө одоо хэмжээ нь нэг хүний 2 литр гэсэн. Тэгэхээр ч бид нар гурлаа явж юм чи 6 литр болно гэсэн үг. Тэгээд 500 мл-ийн арх авлаа гэхэд 12 ширхгийг авч болно гэсэн үг. Гэтэ хятад архинууд чинь нэг амар сүртэй тийм том савлгаатай байгааз тийм ч бидний чимдамд багтахгүй гэсэн үг. 12 ширхгийг авчвал тийм чи эхлээд нэг 6 ширхгийн нэм том савтайг нь аваад дахиад 6 ширхгийг нь бол яг шилттэй нэг том савлгаагүйгээр нь аваад тэгээд зузаан хувц хунартаа ороогоод чимдамдаа хийчихэд болох хаа. Энэ баахан утас мутас шигтгээ чимэглэлийг манай дүүнөө бөмбөлөө цагсан юм ойдог болсон билгүй мэдгүй. Би сая нөгөө үйлчлэгээний ажилтан дуудаад хиншүү сарагчаа цэвэрлүүлчлээ. Бас явахын өмнө цагаан сар болохын өмнө бас гал голомтой цэвэрлүүлээд авъя гэж бодоод тэгээд ууг нь энийг би анханасаа байранд орохоос өмнө байрны эзэнт ярьсан биз энэ минийг цэвэрлж өгөөрэй гэд. Тэггүй бол бүр амар ингээд тос бохирдол ингээд наалтсан за. Тэгэд угаасаа бараг соргочгүй болсон юмсан байхгүй юу. Тэг чи ууг нь тгий гэсэн. Тэгчээд цэвэрлүүлээгүй за. Цэвэрлүүлэхээ хүн дутцсан байсан. Тэр нь тэгсэн чи шинэ хүн болохоор дутуу цэвэрлсэн ч гэх шиг за. Нэг ядраад юм яриад тэгэд би за би төлөөрөө хүн дуудаад цэвэрлүүллээ. Мөнгөний жагаар гараа гэтгсэн чи байрны за. Надад чи цэвэрлүүлэхээ би бас мөнгө гаргацсан л байсан ш. Тэр л өөрөө цэвэрлэх болохоос хойлоо ядаж 50 дидэх үү гэж мангартаа за. Тэр нь угаасаа 120 болсон. Хүүг нь энгийн үед 100 дотор цэвэрлждэг байхгүй юу? Тэгэд өнөөдөр болохоор баяр ойртож байгаа хүн болох нөгөө нэг цэвэрлэгээ хийлгүүлэх гэдэг нэгэд тэр хиншүү сорогч цэвэрлдэг компани хүмүүс үнэ нэмсэн за. Тэгэд би 120 мянгаар цэвэрлүүлж байгаа байхгүй юу? Тэгэд би өөрөө 60-ыг гаргах болсон. Гэтэ ууг нь байрны эзэнд хэлэхээр л байсан. Даа чи ингээ баяр наатан болж явах чи юу гээл тэгэл мөнгө төгрөний хэрүүлэхээ явах уу тий. За өнөөдөр бид нэр Монгол руугаа явна. Гоё байна. Дугталж байна. Ямар ч гэсэн цагтаа ирээд онгоцондоо суучлаа. Онгоцны хоол өстэй амтгүйс. За хоолч гэж дээ. Зүгээр хүйтэн зууш. Хатуу талга тэгээ голд нь нэмгээ нэг манус түрхчээд нэмгэн дарс өгөрцөө хэрчээд тавьцаа. Тэгэл болоо. За одоо яа их үтгээд. Ямар ч гэсэн буугаал ирсэн чи бүр илт амар хүйтэн за. Бүрнийх гой сэнгэнсэн хүйтэн агаар шууд ингээл мэдрэгдээл. Уушиг баярлуулж байгаа юм чи. За гэртээ сайн яваад хүрээдэрлээ. Ээж бөмбөлөө 2 мах чанчиж гоё амттай. Бүр маш гоё гэж юу. Өнөөдөр бит 3-ыг ага хүүтэйгээ тассан. Манай хадам ах байхгүй юу? Нөхрийн төрсөн ах нь. Энэ жил Монгол хятадын цагаан сар давхцаж байгаа болохоор амралтын өдрүүд бас ижилхэн болчихно гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор бит 3-т боломж гараад хүрээд ирсэн. Гэтэ хятадын цагаан сар яг шинэ нэгэн болохоор 17-нд гэсэн. Яг нэг өдрөөр өмнө хастай Монголын 18 нэмчээ. Гэтэ амралт нь амар гоё болж байгаа. Өмнөх жилүүдийн нэг хятадын цагаан сарын баярын амралт болохоор нэг 7 хоног ч юм уу богинохон болчиход байсан байхгүй. Энэ жилиг болохоор яг нэг амралтын өдрүүдэд бас оруулаад 9 хоног амран за. Гэтэ 2 сарын 14-нд ууг нь ажлын өдөр байсан. Тэгэд нөхөр нэг өдөр чөлөө аваад тэгэд 23 хүртэл амралт нь үргэлжлэх байхгүй юу. Тэгэхээр бид нар яг 14-өөс 23-ны хооронд Монголдо байгаа цагаан сараа яг тэмдэглэж өнгөрөх боломжтой болсон. Гоё асти. Тэгээд онгоцны билет болохоор бит 3-ыг 3 сая төгрөг болсон. 2 талдаа. За өнөөдөр эхлээд ээжинд ирээд чимдан саваа янзалчаад тэгээд оройдоо хадам аав ээжинд очиндоо. Яг ингэ бодохоор за бит 3 сүүлийн 6 бараг 7 жил ерөөсөө Монголдо цагаан сараа тэмдэглэж байгаагүй. Одоо хүүгийн маань анхны Монголдо цагаан сараа тэмдэглэж байгаа болчихж байгаа байхгүй юу? Бид нар яг жилдээ нэг ирдэг ч гэсэн дандаа нэг 100 эсвэл намар одоо нэг хиттийн урт амралтын үеэр л ирэх боломжтой ирээдсэн байгаа байхгүй юу? Ерөөсөө цагаан сараар нэг ирээгүйсэн байна. Тийм болохоор за бит 2 жаав тий. Хүүд маань бол сайхан санагдах байхаа. Тэгээд бас уулзаагүй золгоогүй ах トゥ хамаатан садантайгаа уулзах завшаан тохиолдож байгаа. За би Монголд бол ер нь
бичлэг хийх бол баг худлаа шахуу болдгийм байна. Одоо жишээл хийхэд ингээл хадам аав ээж тэр ирлээ гэхэд одоо манай хадам аав ээж хоёр настай хүмүүс. Нөхөр маань айлын баг. Тэр чинь настай хүмүүс ахгүй. Тэгээд ирэхээр ингээл баярлал, хөөрөөл ингээд уйлж муйлал тэгдэг байхгүй юу угаасаа. Тэгэхээр ч өгдөөс нь уцаа гаргаад бичлэг хийгээд таныг хизэж байхгүй зү. Тэгэл ах дүүтэйгээ уулзана. Баярлал ингээд юм ярихын хооронд уцаа бас гаргаж ирээл ингээд хүмүүсийн тав тух халтуулахад үнэхэр тухгүй. Тийм ч юм. Ер нь Монголд бол бичлэг айгу эн тэнд цөм нэг боломжтой үедээ л уцаа гаргаж бичлэг хийсэн тийм бичлэгүүдийн нийлбэр болох бах та. За тэгээ гадуурын явлаа гэсэн ч гэсэн за ингээл урд танихгүй хүмүүс явж байгаа. Тэгээ тэднийг бичлэгэндээ оруулж яахын тийм үстэй. Тэгэл хүмүүсийн машины дугаар энэ төр харагдаад тэр чинь бас болохгүй шүү дээ. Тэгвэл ерөн дэглэр ингээд гадуурын явбал ингээд газар шагаагаал ингээд газрын шалны бичлэг хийгээл гэж юу. За бичлэг жоохон тийх байх шүү за. За өнөөр бөмбөлөв хоёр гарч гой сайх за ноосоо тушаагаад ч. Тэгчээд нөө бөмбөлийн намайг хоёлаа сормос хийгээд тэг би ерөөсөө сормос хийлгэж байгаагүй юм. Тэгэд гоё харагдах гэсэн ерөөсөө мэдхгүй за бөмбөлийн бас нэг хийлгэж байгаагүй гэсэн. Тэгээ хоёлаа гараад хийлгэх гэсэн чинь манай урд нөгөө грандад уг амар их тийм маникюр юмнууд бийдیں۔ Тэгсэн чинь бүгдээрээ цаг дүүрсэн байна гэд. Тэгэд хоёр димит тэнж явж агаад. Тэгэд маргааш бөмбөлийн газраас цаг авчна гэсэн. Тэгээ сормос хийлгэй гэж бодчихсон доо. Ер нь бид гурав бас яг зөв үеэр ирчихгээд тахгүй юу? Яг 14-нд ирэхэр чинь за яг Валентин. Гэтэ нөхөрөө хоёр бас тэгэл Монголдо ирж юм биш тэгэл хоёлаа эренгүүдээ баяр тэмдэглээ гараа явчих болохгүй шүү дээ. Угаасаа гэтэ зүгээр. Хоёр биений жижиг сажиг юу хүн хийхэн дээр дандаа ингээл баярлуулаад сэтгэлийн тайван байлгах чинь тэгэл баг өдөр болгон л Валентин болно шүү дээ. Ой тэгж хэлээд за яг. За тэгэд Валентина угаасаа яг эрс өдөр болсон болохоор тэмдэглээгүй юм. Тэгээд одоо угаасаа цагаан сар шинэ нэгэнд хүчиг болохоор ер нь хоёр талын аав ээж нар маань буузаа бэлдээд ер нь мах шөлөө аль хэдийн бэлтцэн тэгэд нэг хийж тасалж гийгүүлээд байх юм баг алгадаа. Өөрийгөө бэлтээлж хахад баг болох юм шиг шүү дээ. За өнөөдөр бөмбөлөө нэг газар сормосны цаг авсан гэсэн. Ер нь ихэнх газрууд ингээд дүүрсэн. Одоо охтууд чинь цагаан сар болох гээд бүгдээрээ сормос гой сайхан анхаарч байгаа шүү дээ. Тэгэд нэг газар цаг авсан байгаа гэдгсэн. Тэгэд ингэсэн за бөмбөлөө 8 цагийн 2 хүний сормосны цаг аваад тэгэд нөө урьдчилгаа нэг 60,000 төгрөг төрүүлээд ингэ шилжүүлчихсэн юм байна л да. Тэгэд бид хоёрыг ирсэн чинь бүр 4 цагийн сормосны хүн ороогүй байна гэдэг чиг аахгүй юу. Тэгэд бүр хүлээсэн за та нар ингэ хүлээлгэх байсан бол яг гэж цаг ингээд өгч мөнгө төгрөг авдгийн гэдгсэн чинь нэг хүн хэлээд ирсэн. Өчигдөр цалингаа тавьсан чинь өнөөдөр хүмүүс нь артист нь тэгэл үүдний ресепшн энтернд бүгдээрээ ажиллахгүй ажилдаа ирээгүйгээд тэгээд ачаал ихсчлээ энтер гэдэг чиг аахгүй юу. Үгүй нэг сайнаа нэг тийм үгүй ер нь их тийм Монгол яг үйлчлэгнүүд яг ийм санагдаад идэв. Нэг хитрхийн ингээд хувийн юм яриад ингээд дундаа ороод ахлаар чинь хариуцлага ярих боломжгүй болчихно шүү дээ тий. Үгүй тэгсээр нэг гоё нэг тийм хадлын уталтай хөгжилтэй. За хэрэгтэй хэрэггүй юм ярьсараад найзаахан талаар ярьж амтсангүй. За бай.